Successful people do what they have to do whether they feel like it or not. Амжилттай хүмүүс хийх ёстой зүйлээ хүссэн хүсээгүй хийдэг. Өөрөөр хэлбэл хийх ёстой зүйлээ хүссэн хүсээгүй хийлэгдэг зүйл нь бидний тархинд anterior mid-cingulate cortex. Орноосоо босмоор байсан ч гэсэн босчих юм бол хөгжинэ гэсэн үг. Харин өглөөний хамгийн ихний тулаандаа ялагдаад snooze дарчих юм бол өдөр чинь ялагдалтаар эхэлнэ гэсэн үг. Таны дотор хідэн өөр хүн байдаг вэ? Хоёр оргилыг танилцуулъя. Оргил А, оргил Б. Оргил А-та танилцъя. Сөрөг ирчийг авсан хувилбар. Орноосоо босдоггүй. Орондоо байх цаг нь их мөртлөө, унтах цаг нь бага. Нарны гэрэл авдаггүй өглөө. Тэгээд бясалгал хийдэггүй. Босонгуудаа шууд кофе уудаг. За оргил B ирчийг авсан оргил. Илүү эрүүл биетэй, тайван тогтун, эерэг сэтгэлгээтэй, төвчээртэй, хүлээцтэй, өдөрт нэг цаг дор хаяж гадаад хилээ үздэг гэсэн. Миний кортизолын левел өглөөдөө өндөр байжгаад оройдоо шөнө унтахдаа унтахад бэлэн тайван болсон байна гэсэн. Стресс багтаа. Хамгийн сонирхолтой нь энэ хоёр оргилын ялгаа нь ерөөсөл 2-4 хоногт байдаг. Бид нар яалтчгүй амьдралын ямар нэгэн асуудал ч юм ямар нэгэн зүйлээс болоод төгс робот биш учраас сөрөг ирчийг авах үед ирнэ. Тэр үед нь яах вэ гэдэг нь ганцхан зүйл дээр төвлөрнө. За нойрогоо сайжруулах ганцхан зүйл дээр төвлөрнө. Плюсод эхний 60 минут дотор гараад 5-10 минут нар харч. Энэ протоколыг хэн сураад системжүүлчих юм бол ирээдүйд амьдралын хэрэгцээгээр ирчээ алдах үед энийг хэрэгжүүлнэ гэсэн.